Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр. Та бидний мэдэх уламжлалт банкны ажилтан банкир юу хийдэг вэ? Банкны ажилтан өдөр бүр хязгааргүй их тоон дунд эргэлдэж, хадгаламж эзэмшигчдээс төлрүүлсэн мөнгөн хөрөнгийг их усүр хэрэгцээтэй байгаа зээлдэгчдэд олгох, байгууллага хоорондын төлбөр тооцоо, гүйлгээний ажлыг гүйцэтгэх асуудалд анхаарлаа хандуулдаг. Иймээс ч өөрийн ажлын орчин, хамт олон болон хүрээлэнгүй орчны асуудалд хязгаарлагдмал хүрээнд санаа тавьж, ашиг орлогоо өсгөхийг гол зорилгоо болгон ажилладаг. Тэгвэл шинэ үеийн банкир уламжлалт банкираас юугаараа ялгаатай вэ? Шинэ үеийн банкир нь өөрийн гаргаж буй шийдвэр, олгож буй зээл, санхүүжилтийн эдийн засгийн үр өгөөжөд анхаарлаа хандуулахын зэрэгцээ. Байгаль орчин, нийгэмдээ үзүүлэх нөлөөлөл, харилцагчийн сайн сайхан байдал болон улс орныхон ирээдүй, хойч үеийг банкны бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд үргэлж харгалзан үздэг алсын хараатай, өөртөө ихтэй ажилтан юм. Манай шинэ үеийн банкирын адил анх 2003 онд Монгол улсад банкны үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн нөлөөллийг анхаардаг болох санаачлагыг зарим банкнууд эхлүүлсэн юм а. Харин 2013 оноос нийт банкуд нэгдэн байгаль орчин, нийгмийн асуудлыг илүү чухалчилж үзснээр Монгол улсын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ тунхаглаж, Монгол улсын тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг 2015 оноос эхлэн банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж байна. Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг банкуд хэрэгжүүлэхдээ харилцагч болон түүний үйл ажиллагаанд байгаль орчин, хүний эрх болон түүх, соёлын өвийг хамгаалахыг шаардахаас гадна ногоон эдийн засгийн өсөлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх санал санаачлагыг дэмжин, ёс зүйтэй санхүүжилт, компани засаглал, ил тод байдлыг эрхэмлэж, мөн харилцагчдаа тавьж буй шаардлагыг өөрийн үйл ажиллагаанд мөрдөх замаар үлэрлэн манлайлж, бусад салбарыг урайлан ажиллана. Эдгээр зарчмуудыг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлснээр харилцагч банк хоорондын хамтын ажиллагаа, итгэлцэл нэмэгдэж, нийгмийн талархлыг хүлээхийн зэрэгцээ. Цаашлаад бизнесийн, хөрөнгө оруулалтын болон нэр хүндийн шин давуу тал боломжууд бизнес эрхлэгчид болон банкудад үүсэх юм а. Тогтвортой санхүүжилтийг дэмждэг шинэ үеийн банкир зөвхөн Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна дэлхийд дахины зөв хөгжлийн санаачлагад бусдыгаа урайж, хөл нийлүүлэн алхаж байна. Банкны харилцагч, хамтран ажиллагч бид бүхэн тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг хүсэл эрмэлзэлтэйгээр дэмжин ажилласнаар эрүүл нийгэм, зөв хөгжлийг бүтээж, Монгол улс их орныхон гэрэлт ирээдүйг зохицлоож чадна. Зөв хөгжлийг хамтдаа бүтээе. Монгол улсын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр.